За би миктэй болсон бохгүй юу. Тэгээд микний хийчээдэг үзгээд гадаа амар салхитай зөө. Энэ салхинд одоо миний чимээ шиг миний яриа хэр сонсогдож байгааг шалгаж үзэх гэж байна. Өнөөдөр би гадуур ажил амжуулахаар болсон. Тэгээ одоо би чимгэлтэй дүүрэг орох гээд явж байна. Гэхдээ би ингээд бараг яаж юм зөө. Айцтайгаа нүүр тулж юм гэх юм уу. Би ийм одоо төрийн байгууллагатаар явж ингээд ажил хөөцөлдөх амар дургу зөө. Ягаад гэвэл би очиод ингээд юу ч буруу хийгээгүй дандаа загнуулаад хаардаг болохоор очих амар дургу. Бано. Би 10 жилийн 23 дугаар сургуулийг төгссөн. Тэгээ би сая Чингэлтэй дүүрэг ороод тэгээ Чингэлтэй дүүрэг явах замд ингээд 23 дугаар сургууль маань байж таараад тэгээд хашаанд нь орж ирээд хальт сууж байна. Өөр болцсон юм шиг харагдаж надаа. Миний сурч байсан үеэс бол хамаагүй өөр болцсон юм шиг. Гэтэ нэг тийм яг байсан юмнууд нь олгооч хэвэндээ байна л та. Гэтэ vibe нь ч гэх үү, атмосфер гэх бодод нэг тийм мэдрэгдэх мэдрэмж нь надаа шал өөр мэдрэгдэж байна. Гэтэ амар гоё, сэтгэлд гоё нөө. Би тэгээд төгснөөс хойш ерөөсөө сургуулийн хашаанд ч орж ирээгүй. Уг нь ингээд ялч хотын төвдөд болохоор хажуугаар нь амар их явдаг гэрнээ. Ерөөсөө хашаараа ч орж ирээгүй юм байна. Би нөгөө нэг 2-7 хоногийн өмнөх 5 дахь өдөр ингээд алхаж явж байгаа бүдэрч унахдаа ингээд энтлийн тохой эсрэг талынхаа өвдгөөрөө ингээд тулаад унтсан байхгүй юу. Тэгээд ингээд тийм зүгээр үү. Тэгээд бүр ингээд амар өвдөөд байхаар нь ингээд яаралтай тусламж дээр ингээд очиж үзүүлсэн чинь ямар ч байсан яс нь бол зүгээр зөөлөдийн гэвлээ юмсэн. Тэгээд намайг сойлт авч зүгүүл хурдан идэх гэхээр би ингээд сойлт мэлт зүгээд. Тэгээд нэг 5 дахь унсан болохоор хагас бүтэн сайн ингээд сойлт зүгээд огт хөдөлгөөг байхгүй юу. Тэгсэн чинь нэгтгэхтэн гайгүй болцсон байсан. Гэтэ одоо ер нь ингээд өдөр тутмын үйл одоо миний энэ гар бол ингээд зүгээр заяа. Гэтэ ингээд яг ингээд тэгшлээд ингэж мэдгээр энүүгээрээ өвдсөн хിവэрэл байгаа. Энэ зүйл яг зүгээр болох уу хүмүүсээ болно гэж надад хэлээч. Болно. Тэгээ өвдөг бол зүгээр болсон. Тэгээд нэг юм хөл байна да. Өнөөдөр 5 дахь. Тэгээд өнөөдөр манай компани гэдэг IT-ийн workshop явцсан мэлээ. Тэгээд ингээд офис бүр амар ил хөл байна заяа. Тэгээ манай давхрынхан ч гэсэн ингээд нэг газраараа ингээд хуваагдаад өөр өрөөнд ороод ингээд байгаа даахгүй юу. Тэнгүүт ингээд гэсэн ингээд манай давхраас ингээд амар хоосон заяа. Тэгээд манай газрынхан чинь нууг нь тавуулаа байдیں۔ Тэгээ одоо бол 3 нь үлдсэн байна. Гадаад дулаарсан чинь сэтгэл гэгэлцэх юм аа. Тэгээд ийм өнгөлөг авчаарнууд зүгэл гоё санагдаад. Ягаа юм. Би уудахаараа хаяа ингэж иргэдэг. Тэгээд ингэж ирэнгүүт зогсонгууд толгой иргэдэг. Тогсон сонголтоор ирлээ. Томхог шүү. Итгэвд орно. За. За, сайн байцгаана уу? Сайн уу? Тэгээд энэ өдөр эцэстний ирлээ. Бид 2 жил ингээд орж тоглож байсан байна. Одоо дүүний хаан дүүн гэсэн сахиж тоглодог үе дээр ирсэн байна. Тоглоос уучна. Гоё үе юм ээ. Сандардын дээ. Мэдрэмж сайхан байна. Сургууль дээр за тэгэхээр би болохоор санхүүгийн засгийн диплом хүртлийн хэлбэрийг төгсөж байсан. Тэгээд би сурдаг байхдаа нэг хоногийн олимпиадад орж ирсэн. Би гэдэг нэг жил болсон. Тэгээд манайхан болохоор 2 жил дараалж орсон. Тэгээд одоо төгсчөөд дүүнэрийнхаа дүнг сонсгоод сургууль дээр ирсэн. Тэгээд би төгснөөс хойш ерөөсөө сургууль дээр ирээгүй байсан. Тэгээд сургууль дээр ирсэн чинь бас гоё татан санагдаж байна. Гоё багш нартайгаа уулзаад гоё. За би оюутан бахта энэ ангид ингээд олимпиада бэлддэг байсан юм. Тэгээ сая орж ирээд айгуу гоё дотн мэдрэмж авлаа.